дөрүлээ танилцъя. Чамаас ихлэ танилцъя. Хин гэдэг үү? Намайг Чингүн гэдэг. Би 8 настай. Нааг Эрдэнэс ингээд би 80 дугаар сургуулийн 5 анги сурагч. Урья анги аав нэртэй байна. Энэ бид дөрвийн ардын нийт хэдийн орон гэдэг ийм барилга баригдаад байна шүү дээ. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна? Энэ бол нөө юу ихгүй нөө номынсан сургалтын төвтэй нөө бүх юм нөгөө тэр цаана нөө тоглоом баригдаж байгаа. Хизээнээс эхлээд баригдаж эхэлсэн. Зунаас намар хүртэл баригдана гэсэн. Тэгээд одоо хүртэл баригдаж байгаа. Одоо энэ 10 сарын 20 11 сарын 22 мөлөө 23-нд нэгдэн гэсэн. Ер нь ийшээ орж үзүү. Энэ мэдээллийг сая хинээс нь авсан юм? Нэг ахаас авсахгүй нөө Тэмүүлэн гэж ах надад мэдээлсэн байхгүй. Би нэг эгч ахаас асуусан. Тэгээд зөө төслийн хараад гой байрлал бас цагсны талбай бүх юм цаанаас өнгөө гэж сонссон. Энд чи юу болж байгаа юм бол асамжийн газар юм болов гэж бодож байсан. Гэхдээ энэ асамжийн газар биш ээ. Энэ бол ээжтэй орон гэдэг бүх юм цаанаасаа өнгөө. Тэгээд номын цам тоглоомтой гэсэн бас гэр интернет нь бүх цаанаас өнгөө гэсэн. Гоё юм бэ тий. Гоё юу? Гоё. За тэгээд тусалж гин энэгээр юу хүмүүс ихээр ирж байгаа юм. Мод зөөж нөө тэр хавцаанаас нөө сууд хараг жоохон зөөж мөөж байгаа нүхмөх бүгэлж байгаад ажил туссан. Хоёр манай найз манай дүү энэ их чинь ирсэн цуг. Тэгэд би энэ дотор ажил тусалж тэгэд дэмжсэн. Тэрний ачаар сайн болсон.